Та урд нь ямар нэгэн юм хийж байгаад бууж өгч байсан уу? Хэрвээ бууж өгч байсан бол танд бууж өгөхөөс өмнө яг ямар бодол орж ирж байсан бэ? Та өөртөө яг юу гэж хэлж байсан бэ? Надад бууж өгөх тохиолдол их гарч байсан. Тэгээд яг бууж өгөхийнхөө өмнө би юу бодож байсан бэ гэвэл жишээлх юм бол дасгал хийхээс залхуураад бууж өгөх үедээ за ямар тэмцээнд оролцох гэж байгаа биш, болий гэдэг бодол хамгийн түрүүнд орж ирдэг байсан. Сэлж сурах гэж чадахгүй байгаа тохиолдолд ямар залуу биш, чадахгүй гэдэг бодол орж ирж байсан. Зорилгынхаа төлөө алхам хийх гээд бэрхшээлтэй учирвал надад ямар ч боломж алгадаа гэд зогсож байсан. Тэгэхээр өнөөдрийнхөө бичлэг дээр би юу сануулгах хүсэлтэй байна вэ гэвэл гарах гарцгүй болсон юм шиг санагдсан тэрл үед гарц бий гэдэгт итгэх хэрэгтэй. Ямар ч боломж байхгүй байгаа юм шиг санагдсан тэрл үед надад боломж гарч ирнэ гэдэгт итгэх хэрэгтэй. Залхуу хурж болий гэж бодогдох тэрл үед өөртөөгөө тэмцээд би үүнийгээ даван туулж чадна гэдэгтээ итгэх хэрэгтэй. Сүрэг бодол орж ирж байгаа тэрл үед би сүрэг бодлоо эерэг бодлоор сольж чадна гэдэгтээ итгэх хэрэгтэй. Бид бууж өгөхийнхөө өмнө бодсон тэр бодолдоо итгэсэн учраас л бууж өгсөн байгаа. Хэрвээ бид тэр бодол худлаа, энэ бодол зөв гэд үүндээ итгэвэл бид энэ бодлоо ч гэсэн бас бодит болгож чадна. Хүний оюун ухаан, бие, сэтгэл салшгүй холбоотой. Та юунд итгэж байна гэдгээс таны ааш зан, бие авч явах байдал, хийж буй үйлдэл хамаарна. Харин энэ бүгдээс таны амьдрал хамаарна. Санаж яв. Зөвхөн бууж өгдөг хүн л ялагддаг. Тиймээс дахин хэлье. Бууж өгөхөөс өмнө бодсон бодолтой итгэсэн учраас л түүнийгээ бодит болгосон байгаа. Тэгэхээр өнөөдрийн миний танаас асуух асуулт. Та бууж өгөхөөсөө өмнө юу бодож байсан бэ? Та өөртөө юу хэлж байсан бэ? Тэр бодлоо өнөөдөр олж мэдээд би энэ бодолд итгэдэг байсан. Харин энэ бодлоо би эерэг, хүчтэй бодлоор өөрчилж байна гэд хүчтэй, эерэг бодлоор солиороо. Үүнд амжилтын таринж хэрэглэж болно. Хэдэн сарын өмнө би сэлж сурах гээд сурч чадахгүй бууж өгөхийн даваан дээр надад ямар бодол орж ирж байсан бэ гэвэл залуу байсан бол чадах байсан. Харин одоо бол чадахгүй нэ гэж бодож байсан. Харин энэ бодлоо би одоо л миний сэлж сурдаг нас би чадна гэдэг бодлоор орлуулснаар би сэлж сурсан. Таач гэсэн оролдоод үзээрэй. Ингэж чадвал та айдсаа, залхуурлаа, мөн ямар нэгэн шалтгаыг даван туулж чадна. Хүс, хий, хөр. Зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ. Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол лайк дараад найз нөхдөд түгээгээрэй. Мөн иймэрхүү бичлэгүүдийг цаг тухайн үед нь имэйл хаягаараа хүлээж авах хүсэлтэй бол яг одоо uka.com руу ороод миний захин мэдээлэл бүртгүүлээрэй. Мөн миний YouTube сувагт бүртгүүлээрэй.